Сангийн амны хөрөнгө оруулалтын газраас энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг үнэлэх, эренблэх, сонгох аргачлалаараа зааварчилгаа өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад сангийн дэд сайд Мөнгөн Чимэг аймгийн засаг даргад үржив нар оролцож, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил түүний үр өгөөжийг хэрхэн сайжруулах талаар баримталж буй бодлого анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Хөрөнгө оруулалтыг нийгмийн үр ашиг эдийн засгийн тооцоололоор нь зөв эренблэн тухайн орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж олон нийтийн хяналтыг түлхүү оруулснаар хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж үзэж байна. Тийм ч учраас энэ удаагийн сургалтад орон нутагт хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг, хэрэгжүүлдэг, хяндаг, үр ашгийг нэмэгдүүлэхэд оролцдог албан тушаалтнуудыг хамруулсан байна. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шин сэргэлтийн бодлогын хүрээнд ажлын бүтээмжийг сайжруулахад багагүй анхаарч байгааг сангийн дэд сайд Мөнгөн Чимэг яриандаа онцоллоо. За 2018 оноос хойш бид нар ер нь бол яг хөрөнгө оруулалтыг бид нар одоо яаж эренблэх юм бэ гэдэг тал дээр бол тусгай одоо аргачлал гаргаж ирээд нэгдүгürt нь бол нийгмийн ач холбогдол орно. Бид нар яг л төрийн үйлчлэгийг одоо хаанч байсан одоо бүх хүмүүстээ л хүргэж явах хэрэгтэй. Тэгэхээр нийгмийн ач холбогдол нь ямар байгаа юм? Дараа нь эдийн засгийн үр өгөөж нь ямар байгаа юм гэдэг дээр эренблээд эннийхээ дагуу яг хэрэгцээ шаардлагыг гаргаж ирээд яг одоо тухайн орон нутгатаа тухайн амьдарч байгаа суурьшлийн бүстэй хэрэгцээ шаардлага нь яг болж байгаа мó болохгүй байгаа мó? Энэ тэнд байгаа хэрэгцээ шаардлагыг арай дутуудадлаад байгаа юм биш үү? Альсвал арай жоохон хүчин чадлыг одоо өндөр тавиад байгаа юм биш үү? Гэх мэтчлэн энэ болгоныг бол одоо эренблэх аргачлал шинэ аргачлалыг бол хэрэгжүүлээд ингэ явж байгаа. Одоо бол бид нэр энэ хэрэгжүүлж байгаа аргачлалыг илүү сайжруулах, чанар дээр нь хяналт тавих. За буцаад энийг одоо тайлагнахтаа бид нар одоо юу гэдэг ингээд аль болохоор цахимыг одоо бүтээмжийг тухайн одоо төрийн албан хаагчийн бүтээмжийг өндөр байлгах тал дээр бид нэр энэ аргачлал шинэ одоо стандартуудыг бол нэвтрүүлж байгаа гэсэн. Одоо жишээлхэд өмнө нь бол одоо юу гэдэг ингээд ямар нэгэн бүтээн байгуулалтыг буцаад ингээд тайлагнаад улсын төсвөөс гүйцэтгэл мөнгөөр авахар бол айгүй олон цаас явуулдаг. Одоо тэр цаас одоо бол бид нар тэрийг шууд цахим хэлбэрээр тусгай програмаар авъя гэж байгаа. За 2018-аас бид нар 21 он хүртэл ерөнхийдөө энэ хэдийн хэмжээний цаасыг яг энэ тайлагнадаг энд одоо яасан бэ, хэрэгжүүлсэн байна гэдгийг бид нэг ингээд тооцоолоход биднэрт бол яг сангийн яам дээр сая 200 одоо ширхэг одоо бичгийн цаас. За тэр нь ингээд модоор тооцоолох юм бол 1800 мод одоо ерөнхийдөө бол энд бол зарцуулагдсан байна гэсэн ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр яг ийм байдлаар бид нар энэ төрийн бүтээмжийг бий болгох. За дээр нь бидний хөрөнгө оруулалтын төсвийн одоо татвар төлөгчийн мөнгийг үр ашигтай зарцуулах энэ тал дээр гол анхаарлаа хандуулж байгаа. Өөрөө энэ төсвийн хөрөнгөөр бий болж байгаа бүтээн байгуулалтууд маань бас л олон нийтэд бол бүгд одоо ингээд нийлдэхтэй оролцоотой байх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн татвар төлөгч миний мөнгөөр хаана ямар бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг бол тэрийг шүүмжилдэг, хилдэг, саналаа хилдэг бүх юм нийлдэхтэй байх хэрэгтэй. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар бол өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг бас тойрсон хүмүүсийн бас янз янзын одоо санал шүүмжлүүд их байдаг. Тэгэхээр энэ санал шүүмжил их байна гэдэг чинь бид нэр хөрөнгө оруулалтынхаа энэ асуудлыг илүү сайжруулах зайлшгүй шаардлага байгаа учраас энэ тал дээр л одоо гол өмнө нь гарч ирсэн алдаа дутагдлуудыг айлхаар бид нэр байлгахгүй байх тал дээр за тэгээд нэгдсэн цэгцтэй тодорхой ийм одоо төлөвлөлт гүйцэтгэл хяналт тавих за тэгээд тайлагнах энэ бүх процесс бол одоо яг нэг ийм одоо ерөнхий тогтолцоогоор одоо явж хаана хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь л их чухал байгаа. Баруун бүсийн энэхүү сургалтыг Дэлхийн банкны төсөв санхүүгийн байдлыг бэхжүүлэх төсөл, Азийн хөгжлийн банкны төсвийн санхүүгийн удирдлагын ил тод үр ашигтай байдал төслийн зөвлөхүүдтэй хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Увс Баян Улгийн Говьалтай Завхан Ховд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцогч болон хариуцагч 70-аад албан хаагчид оролцсон юм а. Азийн хөгжлийн